Өөрийгөө таних цаг боллоо. Мэрэг маань эхлэж байна. Та дараах 3 сонголтоос нэгийг нь сонгоорой. Хэрэв та хоныг сонгосон бол бусдын төлөө өөрийгөө золих дуртай юм. Гэхдээ та байж энэ амьдрал гэх чинь байгаа юм шүү. Сүүлийн үед ертөнц тантай ярилцахыг хүсэж байгаа. Ижил тоотой цаг, ижил тоотой тоо болон тусгай тэмдэгтээр дохиогч байгаа. Анзаараарай гэж байна. Орчлон дохиогүй зүйл гэж үгүй. Зүн совиндоо итгэж өөрийн сүнсний мөн чанараа танаарай. Сайхан дуу сонсох, ай сонсох, байгальд алхах нь өөрийгөө сонсох маш сайхан боломж юм шүү. Танд удахгүй сүнс ухамсарын сэрэлт тохиолдох болно. Хэрэв та арслан сонгосон бол та өөрийн мэдлэг ур чадвартай итгэх цаг иржээ. Амьдралд сурсан мэдсэн бүхнээ бусдад хуваалцах, өгөх, сургаал хайрлах цаг нь болжээ. Өөрийн тань сүнс өндөр тэнгэртэй чинь холбогдсон байна. Хоосон чанарын бүхнийг хослуулан дуулгах мэдлэг мэдээлэл танд байгаа. Үүнийг хүрэхийн тулд өөртөө итгэх итгэлээ олж өөрийгөө үнэлэх байгаагаар нь хүлээн авах цаг юм. Хэрэв та ном сум сонгосон бол дэлхийг ажиглах цаг болжээ. Та энд яах гэж ирсэн бэ? Та ирсэн шалтгаанаа мэдэх юмсан гэх бодолд сүүлийн үед их автаж байгаа. Амьдрал гэж юу юм бэ гэж өөрөөсөө асууж үзээрэй. Та хариултаа олох болно. Шашны гарал үүсэл бурхтын сургаалыг уншаад өнгөрөх бус бүр судлаж үзэх хэрэгтэй. Тэнд таны хариулт байх болно.